사람들이 집에 보게 Достаточно звучит. Достаточно рядом. Короче, вот мы это потом рядом будет. 아들 오늘도 봤어. 신문 때 기체도 스테이지 기체도 주고. 다 그때 박신호는 기체가 되게 괜찮아. 자, 기체는 양 되게 어떻게 아니 그 우리가 바가래 치는데 아무샤 바가래 강하트 선수 아라우루 작벤트 아라우루 테리 우자 그래 너네 아소프 자 확실히 써서 그런 게 어떤 또 알아서 보시면 자 어떤 때리면도 소지 상태 주지원 나라 대주 때 붙으나 시를 양을 들을 수 있대. 동물? 어디 한번 들어. 엄청 하네. 자, 이 들어도 딱 눈 시려면 웃지 마. 자, 이들 метрето три ажиг хэмбол байгалтай цэврээр байдаг метрет байна уу? Тэгвэл тэр өстэй ямар материалаар юм хийж байгаа юм шиг. Онцгой материалаар юм хийж байгаа. Тэгвэл онцгой материалаар юм хийж байгаа учраас өнөөдрээс юм байна. Онцгой яаж юм шиг хэрэглээ. онцгой материалыг 신지 잘. 아, 이거 착착해. 그래? 쟤네는 뭐가 가서 류 이득을 사우치비타 그걸 저 늘렸대. 이것도 쇼고나 좀 어때? 아이 이리 와서 엄청 들어가야 이리 오자. 이렇게 오는 거다. 성사했지. 나도 밑으로 공짜를 했잖아. 비투스테이지 다 저기서 이거 붙이 선거 감시. 엄청 마트에 신청을 해서 근데 хэрэглээ. 스테이지만 밑에 있어 시대. 엄지 Душ. 스테이지는 지향관에게 못되지. 내가 스테이지는 공짜를 했기 사나가 박세자라 Тэсэ бүтээсэн. 대 아이는 더 붙어야 손을 시키면 대 이렇게 시작. 그럼 오늘들의 지도를 붙이죠. 이시고 오늘 시작 사나가 자, 자식의 목들은 실에 들어가 알아주고 만들어서 나와. 이들 날씨 어떻다 보니까 아픈 일이 되게 좋아. 아픈 얘기지?
아프네요. 자, 여기 니크는 따사야만 아니 시그메탈 아니 그 돈다 니 시그메탈 나오시고 그때 하나 들어가서 무샷 그렇지 양은 좀 다음에 물을 담죠. 아니 뭐 투어라 진짜 이쪽 좀 알아버리시고 오토라 이쪽 들어가시면 아, 그나들의 요리 쪽. 아, 요리하게 요리 좀 나가. 미치는 시대. 요리. 아, 슈. 아니. 아, wystarczy tłuszczy, nie hojry. Proszę te wciąć. 아니 hojry 이쪽도 알아보시오. 자, 이제. 아니 hojry 어떤 곳을 알아? 자, 해요. 이쪽에 딱 알아. 이쪽에 있지. 우리가 오시지. 이렇게 하시겠어? 여기 어디서? 다른 데 오시죠. 자, 네. 다른 또 있으면 텔레비? 신천지 더 커. Цаасаа юм сурч төрмиш гэсэн материал авч гадаад байдлыг тодорхойлж. Үүнд миний авсан материалын хаад өнгөтэй 0.5 зузаатай төлөв байдалтай. Миний бодлоор энэ материалыг бонзор гэж нэрлэдэг. Мөн үзэг аяг ширээний хүрээ 50 өргөний шиг байдаг. 자, 다른 옷들은 앞서서 өөр санаа нэмшүү. За, эдгээр багаас шүншгүүтэн. За, 앞서서 Миний 원리. авсан материалын цагаан амттай нэг мэдээлэл төлөв байдалтай. Миний бодлоор энэ материалыг бонзор гэж нэрлэдэг. Мөн үзэгний
гэр шугам цаг хүрээд зүйл. За. За та уус ярих юм байна уу? Уншиж юу? За, цэцэн бол унших шаардлагатай. За, 2 дугаар ажлаа унших. 2 дугаар ажил юм байна. За, 2 дугаар ажил маань юу гэсэн усан дурж үзээд өөрсдөлд орж ийн үгүй юу гэдгийг туршиж үзсэн шүү дээ. За энэ ч. Материалаа усан дурж үзгээ гадар дээр ус тогтсоныг өөрсдөө ороо. Өөрсдөө. За. Хаана материал өөрсдөө орсон уу? За, бүгд материал өөрсдөө ороо. За, хуудас туршдгийг гэсэн өмнө багш нь ханаас нэг зүйл асуув. Энэ юу вэ? Спирт. Энийг ямар хичээл дээр ашигласан? Ийм хичээл дээр. Хэрхэн ашиглах ба хийж өгч чадахгүй дээ. За. Тийш харж байгаа. Тийш харж байгаа. Нүний нөө галцсахтай нүний чүтэнцээр асаагаад тий унтраахта тагаар тарч. Унтраахта Тагаар үлээ явах. исээ Хилээж болохгүй. За зүгтэй. Спирт ингээд ажиллахдаа асаачаад унтраахта үлээ зүгээр тагийн дээр нь тавих нэ. Асж байгаа нөхцөл зөөвөрдөж байна. За. За, спиртийн тагнуудыг авчаарай. За, тэгээ материалуудаа туршаад үзээрэй. За, данийн За. За, шийдсэн байна. Бүгд бичиж. Энийг өдөрч үзсэн. За, үгүй. 자, 그래서 순간 동사를 해주시죠.
За тэгээ схемийн бүгдөө тайлбар гадаахад ямар үйл явдал гарсныг бодож аваад англиар жишээ. Аяхаа хэлцээ. За, үлээ. За, өчигдөр анаач авчих. За, гараа болгочих. За, сая бид сая юу хийсэн сая? Энэ хатуу материалыг спиртийн дэмдээ ингэж хараад дээш харуулаад 5-8 секунд тэгээд нөгөө талаар нөгөөж харуулаад 5-8 секунд гэсэн. Тэгээд энэ нь болохоор ямар шууршил хараагүй зүгээр л утаа гарсан. Тэгээд усны дэсийг ямар ч үүсэх. За ийм материалуудыг туршилсан хүүхдүүд байна уу? Хараа өрөө. Ийм хараа мгэн материал. Өөрчлөлт орсон уу? Ороогүй. За тиймээс өөр материал туршилсан тухайгаа ярьлаа. Өөр ямар за ийм материал туршилсан юм. Дараа нь ийм ч юм уу? За байсан юм. Заана шанхараа өгдөө. Энэ гонцог материалыг нөгөө спиртэн дээр ойртуулах хэлбэр хэмжээг авчаа. Харин усан дэхэд буцаад нөгөө хэлбэр хэмжээнд орсон. За тэгэхээр гад яадаг юм шиг. Гад тэсэргүй. Тийм ээ. За тэгэхээр бид нар гад тэсэргүй нэг материал үзчихтэй. Тэсвэртэй нэг материалыг үзчихтэй тийм ээ. Яах юм бэ таваа. За цааш. Энэ материалын спиртэн дээр халаад хайлаа хэлбэр зүгтээ алдчихсан. Жохон тийгээ явж өгчихсэн. Ямар ач холбогдолтой нэг юм үзсэн. Энэ схемээ ямар. За өөр ямар сан. За Хомсрыг ингэж англи сурах. За англи сурсны ажил хөдөл байгаа юм. За хинт ямар сан бэ англи? Яах вэ англи сурах аа? Гарт сүртэй зүсвэр англисан. За англисны ачаалал юу вэ? Хогоо бид нар чи юу үлээ зорих юм? санаа хийх санаа. За унтраа хийх. Идлийн санаа гарах гэдэг. За унтраа бид нар одоо дараагийн хичээл дээр идлээ хийж эхлэх гэдэг шүү. Ямар Гал тэсвэртэй. За ямар вэ? Гал тэсвэртэй байх. За Хатуу. өөр зөөлөн байвал хэрэгтэй байна. Хатуу байвал чи тэгж бодож байна. Өөр ямар санд вэ? Батэртэн санд байна уу? За. Өөр танаа санд байна уу нэг? За тэгвэл ингэж унцыг сайн болон муу талыг нэрлэж хэлэлцээ. Тэгэхээр танаа унцыг сайн талыг нэрлэх сайн талын уран жишээ. Танаа ба унцыг муу хүний амьдралд муу ч юм уу байгаль хөдлөлт муу ч юм уу уран жишээ аваад танаа ба шүүн зай. За. За сайн ямар яагаад энэ юм бэ? Шин чанарыг судлаад байгаа юм. За эхний сандыг хэлээ. Эхний нэг санд.
өнцөр материал ч одоо ямар нэг юм хүсний зүйл одоо хайлж болно шүү дээ. Тэгэхээр ч явах таа. Чихэр айлтдаг. Энэ түрүүний Уундаа наалддаг. чихрэн хайлтдаа наалддаг санагдаад байна шүү дээ. За эдгээр эсрэг муу тал энэ байна гонцыг. Галт эсрэггүй шатахтаа агаар бүртүүд 2 см байж байна. За та одоо сайн нэг дахин ашиглах боломжтой байж. За энэ бодлоо өөр ямар сам бэ? Үний эрүүл мэндийн хортой байж. За танаас модоо энэ. За энэ 3 санал тавьчлаа. За та нар эдгээр сонсоо юу гэж бодож байна? Онцор сайн муу тал нь аль нь бидний хичээл хэрэглэх. Сонцрын сайн. Саяг бол хэлж тийм ээ. Одоо энэ гэдэг байгаль хөдлөлтөд яг ээлж. Муу тал нь юу вэ? Муу нь одоо байгаль Чингис муу. Агаар бүртүүлдэг Шингис муутай. Та нар гэр орноос чи янз бүрийн онцгой хэмжээ гардаг. Жишээ. Ундааны самны үед сайн туршилт хийх байсан уу? Байсан. Галт яаж? Тэсвэргүй. Хэрвээ ундааны самаар та нар бүтээл хийх юм бол байгаад ихэд Шингис дээр хорт хий гаргах ч юм уу шатахад эсвэл Шингистэй тэр хөрсийг бохирдуулдаг тэр зүйлээс баг зэрэг багсаж чадахгүй. Хайхгүйгээр юм бүтээл болох. Ашиг тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ үнцийнхаа шин чанарууд маань бүтээл хийх ашиглагдаад байгаль гэхийг бас давхар хамгаалах юм шүү дээ, тийм үү? Яа. За энэ бүгдийг нэгтгээд багшин хэлэхэд бол унцар материалын шин чанарыг судалснараа ихэд дараагийн бүтээл хийх ямар материал сонгож юу яаж боловсруулах вэ? Хэрвээ удаан тэр агшдаг чанар байх юм бол агшдаг чанарыг ашиглаад эвдрийг өөрчилж байна. Хэрвээ галт эсвэртэй чанар байх бол галт эсвэртэй чанарыг ашиглаад халуун удаан газар хэрэглэдэг бүтээлдрүүд хийхдээ Ашиглаж болно. За тэгвэл бүгдээрээ ахын хүнийг хийлээ. Ахын орон унштай бүгдээрээ Унцраар хийлгээ сонгох. Найстайгаа ярилцаад унцар материалаар хийж бол 3-аас доошгүй хийх хэрэг. За. За гурван нэрийг сонгоод хэлээ. Эцэг эцэгтэй дээр шалгууруудын дагуулж байна тийм ээ. За ажлын утсан дээр чиглэсэн байгаа юм шиг байна. За онцгой материал хийх ихтэй хэрэгжиж шүү дээ. За хоёртны үжээ. Орч өөрөө хийж чадхаар. Та нар өөрсдөө энэ ихийг хийж чадна гэж бодоод нэрээ. Орцсон таны болон гэр бүлийн хэрэгцээ хангах. Дөрөвдүгээр нь болохоор дахин бодлогоор хөгжих хүлээж өгнө. Илүү үсээ.
За уран нэрээ сонгоцсон. Сонгоцоо. За. Хэрэв би тийм ингэхдээ саас нэг болцоо. За энэ хуудсны ашигладаг. Энэ хуудсны энэ нэг удаа ягаан бичгэн дээр өөрсдөө номсон нэг эдлийн нэрийг бичнэ. На уран нэр бичсэн шүү тань өөрсдөө. Чихнээсээ өөрөө нэг одоо аль эдлийн хэлбэрийг бодож чихнийхээ нэрийг эдгээр сонгож бичгэнэ. За тэгээ энэ шалгуурыг уншаад агаараа ялцаад 3-аас тэгээ 6-аас 3-3-аас 1 гэсэн нэрийг хажиж сонгоод байна. За хүн болгоно. Авчиж тач. За нэг минут бичих шүү нэг. Ганцхан өгч учраас. Хүн болгоно яриа. Шууд аваад бичээд. За өчтөр чи наасан уу? За хүн болгоно. За өндөр наацсан уу? За ялцаад 3-ын дэше тоглох шүү. За гурван наасан уу? За ялцаад одоо гурваасаа тэр шалгуурын хадаа ялцаад нэгийг сонгороо. За юм бүсэн сонгож явчихвал анаа сонгож шүү. Дали болоод сонгож материал аваад. Дали болоод нэг нэр сонгож. За аваад ирээ. Заавал түүний шалгуур гаргацсан. Нэрээ гаргацсан ба эндээс хүрсэн хүн болгон өөрийн санаагаар болж байгаа. Я анаа ямар нэг за ямар шалгуур сонгосон. За энд л өгч. Хүүхдүүд өөрсдөө санаа гаргасан шүү дээ. Зинээс аваад ямар шалгуур. Тэр дөрөв шалгуур. Нөгөө энэ дөрөв шалгуур. Ямар шалгуур сонгосон? За бүгдээ анаагаа болох нь шүү дээ. За санаагаа ерөнхий санаагаа гаргаж байгаа учраас гараараа скет загварын зурган шүү дээ. Өөрөөсөө санаагаа
гаргана ш. Бүгд бол өөрөө өөрсдийнхөө санаа гаргана шүү дээ. Нэг нь удажсан байдаг тийм ээ. Танаа болсон сонголоо. Босгоор сонгосон тийм. За, унтраа хийх босгоор сонгосон бол бүх болгоны босгоорын загвар нь өөр өөрсдийнхөө санааг хэлж байна шүү дээ. За, анхны санаа юм чи юу гэдэг хэлбэр төрхийг л авахд болно шүү дээ. Дараад нь зэрэг сайжруулах хасаа юм. За, зурцугтууд байна уу? Зурцугтууд байна. Аа. За, 자, 다행이네. 중간에서는 먹자는 것이 나고요. 어린 기술이 자, 온다면서? 그렇게 쓰는 것이 나고요. 가운데 손 있어. 자, 신비 손. 자, 따라서 무슨 건가? 아와 님 뭐? 근데 뚱뚱친 있으면 좋지. 아니야, 자, 따라해요. 하나 막았어. 벌써 쏙 들어. 속화될 때 자, 혹시 속 들어. 자, 하나. 자, 하나가 있는데 진짜. Энэ хогисаа энэ нөө тойрог зурсан нөө дахин боловсруулах бүтээгдэхүүнээр нөө хийсэн байгаа. 자, 데이트는 필리핀에 올 때 아무리 шийдэлтэй чинь. Одоо нэг байшин шиг. байшин шиг хэлбэрээр. Энэ дээшээ хогоо. За, тийш. өөрийгөө үнэнш наад чи өөрийгөө санаагаа тэр сайн муухай зурсандаа биш үү тийм ээ санаагаа зөв илэрхийлж чадсан уу гэдэг дээр өөрийгөө үнэн шүү. Тэгээс гоё зурсан уу муухай зурсан уу гэдэг дээр үнэж байгаа юм биш үү тийм. За. Энэ үгнээс авах тэнийг ундааны саврыг сан. Тэгээд ажиж байгаа. Тэгээд дотор нь. За тэр өөрийгөө чи энэ гурван хүний алинд нь. За дараагийн хүн. Өөр тайлбарлах юм байна уу? За. 이거 машин байгаа. машин. Тэгээд энэ байгаа шаад уус авчих. Он яа. Тэгээд шаараа тэгээд тавлаар машин уушаа. хийгээд уушаа. Танайхан чи юу хийх вэ? Юу хийх сонголоо? Скоро юм машин. За чи одоо өөрөөр хэлбэл машин을 тоглоом хийсэн үү гэж юм байна. машин уу? За. 저기서 샤트고 홈스랑 딱 보시죠. 자, 그리고 이제 나가라. 얘 저를 상당히 이렇게 잡스노 보이고 있잖아. 자, 이렇게 이거 거기서 그 전투를 어떻게 해야 되는지. 자, 내 팀 뭐라 좀 그렇게 맞았어. 자, 쉬어.
Танаа багаас гаргасан уу? За. Танаа багаас би гаргасан. Хоёр гаргасан. Би багаас Хоёр. за. За тэгэхээр бидний гаргасан санаанууд маань дараагийн хичээлүүдээр өшөө хөгжөө загварын шийдлүүд өөрчлөлт тийм ээ бид нар сайжруулах хэрэгтэй. За тэгэхээр дараагийн хичээлээр ирэхээс өмнө бид нар юу судалж ирэх нь вэ? Хийж байгаа зүйлээ яаж сайжруулах вэ? Өөр Тэгэл материалаа Давуу тал ихтэй. тийм ээ. Тэгэл их материалаа судлаад энэ загварын хэлбэр хэлцүүд нь хэн яг өөрчлөлт сайжруулах вэ гэдэг загвараа бас судалж ирэх нь шүү дээ тийм үү? За. Унцар материалын шин чанарыг судлаад унцар материалын хэллэлийнхаа анхны санаа гаргах хэрэгтэй юм. За тэр чадсан уу? Чадсан тийм ээ. Ямар нэгэн зүйлүүдийг боловсруулах бас арга технологи судалсан уу? Судалсан. Тэр ерөнхийдөө бүх төрлийн хонцлууд маань хоёр шин чанартай байдаг нь санаа судалсан. Ямар хоёр шин чанартай юм шиг вэ? За энэ нэг гал гэх юм бол их материал өөрсдөө шатна. Тэгэхээр дулаан гэдэг нь авчихсан байна шүү. Дулаан төсвөртэй ба дулаан төсвөргүй гэсэн материал байдаг. За хонцрыг орчин үед яагаад өргөийг ашиглаад байгаа вэ? За хэн ашигладаг байгаль дээлтэй хэмнэлттэй. Яагаад хэмнэлттэй гэж бодож байна? Мөнгө санхүүгээр За материалаас гадаа за тэгээд дараагийн хичээлээр ирэхдээ бол бүгдээрээ загвараас судалж ирэх нь унцар материалуудаа бас гэртээ ерөнхийдөө цуглуулад ямарваа нэгэн эдлэхэд материал хэрэглэхээр бодож явах нь шүү дээ. За баярлалаа хичээл болсон.